Монгол өвс соёлоо одоо ингээд Монголынхаа залуучууд сайхан сурчилж өгж байгаад их баярлж байгаа шүү дээ. За баярлалаа. За би шүлэг уншид. За би тэгээд энэ 7 малчид сайхан цугласан байна. Тостаасан Монгол айл гээд манай Өмнөгөө аймгийн Эренжтийн хархуугаан яруу найрагч шүлэг байдیں۔ Тэгээд тэндээс уншиж сонирхолъя. Зэлний адуундан эрвэлдсэн хэдэн морьтой, зэрэглээд талдан ачлагын хэдэн аттай. Товир цагаан хонд нь хотоо шимэж цайрсан, тостаасан Монгол айл хөдөө говь минь нүнжиг. Гадаан буухад ландашгүй уяа хэцэн цэмцээгээд, ган дөрөө хан хийлгэх унган мордон сэрвэлзээд, босгын алхахад ландашгүй айраг цагаан сэнгнээд, бодол санаа нэлхэн эздийнхэн сэтгэл тэнийгээд, өөдөн дээшингсэн өргөмж дот нүгэнд нь өрдсөн улаан гал нь дүрлцэнхэн асаадал, зоогол тухалгсан зочирхуу сайхан аашинд нь сүгнэж тавьсан айраг нь сүл ханхлам цоргиодол, замын алжаал арилам тортог суугаагүй монголзан, замлан дайнаан ховорхон тостаасан Монгол айл. Ээж аваа ирсэн байгаа. Хэмээний баяр дээр явж байгаа байсан. Манайх Өмнөгөө аймгийн Манлай сум юм. Харьяат. Малч айл. Сайхан үлдэж байна уу? Сайхан үлдэж байна. Сайхан үлдэж байна. Төлөвлөсөн нийлэмжтэй сайхан байна уу? Тийм бай, сайхан байна. Энд сайхан үлдэж. Өвс соёлоо сурчилдаг. Имэдээ шүлэг уншиж өгөөд ирсэн чи би бас харсаа. Имэн үү? Тийм маань. Имэдээ. Имэгийн охин байсан уу? Тий, яг л одоо имээ дээр өссөн дөө. Аавч хоёр малчин болохоор тэгээд бүр цэцэрлэгээс өвөө имээ дээр өсөөл тэгээд. Би бас одоо имээ өвөөгийн хөө гамда. Аавч хоёр маань жолооч өссөн учраас. Сайхан үлдэж байна. Сайхан үлдэж байна. Имээ өвөөгийн хүүхдүүд их сайхан байдаг шүү дээ, тийм ээ? Малчин айлд төрсөн дөө. Одоо миний аавч хоёр малчин байгаад ингээд одоо байнгын баярлж өгдөг. Би одоо яг жоохон байхдаа нөгөө нэг хотын төвийн хүүхдүүдийг хараад би ч өвөө имээ дээр байгаа штэ. Тэгэл хотын төвийн хүүхдүүд чинь ингээл гой юм ингээл ягаал би бас юм төвийн байлийн хүүхдээсэн бол гоё ахгүй ч гэж нэг боддог байсан байхгүй. Нэг жоохон бахтаал та тэр чинь жоохон хүүхдэл бодол. Тэгэл одоо бол би ингээд малчин айл төрснөөрөө би үнэхээр сайхан хувь заяанд төржээл гэж өөрийгөө бодож байгаа даа. Баяр. Одоо Монгол хүн гэдэг чинь ийм сайхан бахаралтай юм биш үү гэдэг одоо нэг сайн сурчилж өгч байгаа шүү. Сайн шүү. Олон сайн сурчилж байгаа. Монголын соёл, өв соёлыг бид нар ч одоо бахарах зүйл ихтэй ард түмэн шүү. Би одоо хүмүүстэй ард иргэдээ хэлдэг. Бид нар бол одоо шүтэх шүтэнтэй ард түмэн. Бидний оройн дээр шүтэн бол эзэн Чингис хаан. Энэ бол одоо бидний оройн дээр шүтэн. Тийм учраас Чингис хаанаа одоо бид нар бурханчлан шүтэж явах хэрэгтэй. Хоёрт нь бидэрт бас бахарах зүйл байна. Монгол морь бол одоо бидний бахархал тийм ээ. Монголыг бол бид нар Монгол морин дээр одоо дэлхийн талыг эзэнсэн одоо хамгийн том эзэнт гүрэн болсон шүү дээ. Байсан шүү дээ тийм ээ. Энийг одоо бид бүгдээрээ мэдчихэж байгаа. Саяхан би одоо Ятал улсад төрийн ажил хийхэд Ятал улсын ерөнхийлөгч надтай уулзангууд танаа тэгж хэлсэн шүү дээ. Дэлхийд дээр хоёр том эзэнт гүрэн байсан шүү. Ороми эзэнт гүрэн, Монголын эзэнт гүрэн гэж тэгж надтай яриагаа эхэлж байгаа. Тэгэхээр одоо бид нар ямар том гүрэн байсан гэдэг нь бас тийм ээ. Тогтоогдож харагдаж байгаа шүү дээ. Тэгэхээр Монгол морь бол одоо бидний одоо бахархал